Арчин хүчээр хангахад нарны зай систем хамгийн тохиромжтой юм гэдгийг туршилтаар үзүүлсэн. Энэ бүр 1989, 88, 89, 90 онд хийгдсэн судалгаа байгаа. Энэ нь бол ер нь суурь судалгаа ямар нэг юм ингээд инновац болон ингээд технологи болоод очиход суурь судалгаа хийгдэх маш чухал гэдгийг одоо харуулж байгаа маа. Тэгэхээр та бүхэн би физик технологи урилгын танилцуулъя. Манай физик технологи урилга нь онлайн болон их энергийн физик, материал судлалын физик, нано технологи, биофизик, цацрагийн биофизик, мөн электроник, фотоник гэсэн ийм чиглэлээр үйл ажиллагаа болдог. Манай физик технологи урилгын одоо бүтцээ тайлбарлах юм бол Шинэ ухааны академийн жинхэнэ гишүүн академич 7 хүнтэй 10 хэдэн доктортой нийт 100 гаруй бүтцтэй юм том хүрээлэн байдаг. Мөн манай физик технологи урилга нь гадаад харилцааны бол академи дотор маш их том гадаад харилцаатай байдаг. Ерөнхийдөө 20 орчим гадны байгууллагатай онлайн болон суурь судалгааны төвшөнд хамтарсан судалгаа явуулдаг. Одоо үүний нэг тод жишээ нь бол манай урилга нь одоо гадны инфаркт фактор гэх сэтгүүлүүдэд жилд дор хаяа 50-аас 100 бүтээл гадаадад хэвлэгддэг. Манай физик технологи урилгын сэргийгдэх эрчим хүчний чиглэлээр бол сүүлийн үед бол ингээд барилгын дулаан алдагдлыг тооцох ийм судалгаа хийв. Буюу дулаан алдагдлал гэдэг бол тийм материал тийм дулаан алдана гэдэг бол ерөнхийдөө ойлгож байна. Гэхдээ яг энэ бүхнийг цаасан дээр тоогоор баталж өгсөн байх хэрэгтэй байдаг. Үүнийхэн талаар бид одоо жишээ нь тоосхон болог мод хан тэгээд тэр канал технологи палт гэх мэт эдний дулаан алдагдлын талаар бид бүх судалгаа хийдэг. Энэ судалгаа хийснээр бид яг Монгол улсын стандартад хэрвээ нийцүүлж барилгын дулаалгыг хийж байшин барих юм бол одоо бид алдж байгаа дулаан алдагдлаа 50-аас 60% багасгаж болно гэдгийг дүгнэлт гарч байгаа. Мөн энд бид яг өөрсдөө хийсэн бодит дулааны алдагдлын туршилтын графикийг тавхан харуулсан байна. Энэ ногоон нь бол бодит алдагдал, улаан нь бол хэрвээ стандартыг мөрдөж байшингаа дулаалах болон байшингаа барих юм бол тэр улаан дээр дулаан алдагдана. Улбар шарт дээр бол энэ хоёрын зөрүү нь харагдаж байгаа. Үүснээр бидний дулаан алдагдлын талаар бол бид мөн үүний дараа бид дахиад сэргийгдэх эрчим хүчтэй дахин нэг судалгаа хийсэн. Манай өмнө нь хийж үзсэн судалгаа. Манай физик технологи урилгын Балаалтай аймгийн тайширсан болон Ховд аймгийн 4 сумдах нарны цэцлэгийн стандарт техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Мөн та бүхэнд нэг сонирхолтой үүднээс хэлэх юм бол ягаад хоёр усан цэцлэгийн станц ажил ийм нарны цэцлэгийн станцууд байгаад байгаа юм бэ гэж. Хоёулаа нэг төр сэргийгдэх эрчим хүчтэй. Усны цэцлэгийн станц нь ингээд усаа хоригдлуулчаад байнга гаргаад ажиллаад байх юм бол нэг хоригдлуулсан уст орох нь дуусна. Энэ 10 мегаваттын 10-аас 14 мегаватт гэж байгаа. 4 нь 14 байдаг баг. Тэгээд 4 мегаваттын нарны цэцлэгийн станцууд байлгаж байгаа. Сэргийгдэх эрчим хүчээр нөгөө усан цэцлэгийн станц ингэ дэмжиж ажилладаг. Үүнийд бол ингэ усын бүрүүлэх боломжоор нь гэдэг юм аа. Үүний дараа манай урилган дээр дахиад нэг хийгдсэн судалгаа бол барилгын дээвэр дээрх нарны зай системийн тооцоо. Яг энэ бол тухайн барилгын дээвэр дээр том байх тусмал илүү сайн цуглуулна, нарны эрчим хүчийг сайн үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр бидний энэ хийсэн бүх систем нь батарейгүй систем буюу нарны зай маань шууд цэглэгаанаа төвийн дулаанд өгдөгөөр тооцоолсон байдаг. Энэ бидний гаргасан тооцоомоос бол ер нь ашигтай гэдгийг харуулж байгаа. Үүний дараа мөн нарны зай систем эрчим хүчний үйлдвэрлэлийн тооцоог үр дүнгэж байгаа. Энэ нь бол нэгээс нь доотлын графикаас харахад 1, 12, 1, 2, 11, 12 сарууд төгөөг одоо нийлүүлэх нь арай бага байна. 5, 6, 7, 8 дуусаад ачаал бага төгөөг сүлжээнд их зай нийлүүлж байна гэсэн. Ер нь бол миний энэ саяны нарны зай системийн талаар ярьж байгаа бол хэрвээ нарны айл болгон тэр тусмаа манай хөдөө орон нутгийн айлууд нарны зай хавтан буюу нарны зай системийг аваад өөртөө байршуулах юм бол нэгдүгээрт өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болно. Эрчим хүч үйлдвэрлэгч болно гэдэг нь одоо эхлээд баг зэрэг зардал гараад үйлдвэрлэж байгаа ч гэсэн
явцдаа бол нэгдүгээр улс экономи ашигтай ачааллыг бууруулна. Хоёрдугаар энэ нарны зан системийн гол нь сэргээгдэгч мөртний одоо энэ хуулиараа явж байгаа төвийн шугамдаа баталгаа цахилгаан нийлүүлнэ. Тэгээд одоо нэгсэндээ өдрийн цагаар нар зүгээр нартаа байж цахилгаан арчим хүч үйлдвэрлээд систем рүү орой өөрөө буцаагаад хэрэгжилжнэ. Тэр хооронд ингээд зөрүү гардаг. Тэр зөрүү гараг ингээд ерөнхийдөө маш бага зөрүү. Үүний дараа бид зүгээр энэ дэлхийн дунджаар тооцоолол хийж утсан байдаг. Хэрвээ яг манай Монголын нөхцөл яах юм бол шүү энэс багаар гарч ирдэг. За одоо миний энэ ихтгэлийн одоо нийтдээ холбогдсон юм хамгийн гол санаа гэх юм. Манай үргэлжлэн дээр одоо юм одоо дулаан хоны хоригдлуур гэж одоо бид нөгөө байшингаа одоо цөмөр ингээд төвийн дулаангүйгээр халааж байгаа юм систем байгаа шүү дээ. Энийг бол юм sensitive heat, latent heat, thermodynamical heat гурван янзаар хадгалдаг. Latent heat буюу фазын шилжилттэй гэдэг энэнийхэн талаар одоо бид физикийн урлагийн дээр судалгаа хийж байгаа. Энэ фазын шилжилттэй материал ашигласан дулаан хоригдлын нарны систем гэдэг манай ерөнхийдөө зарчим нь бол юм нарны зай систем ашиглаад байрлагын дулаан хангамжид дэвшлэг технологи сурласан фазын шилжилттэй материал ашиглах үр ашгийг тооцох гэсэн ийм л зорилттой. Энэ дараах схем дээрээс та бүхэн бол ерөнхийдөө миний ярьж байгаа зүйлийг ойлгож байгаа. Нарны автомат нарны эрчим хүчийг авны инвертороор шилжүүлнэ. Цаана байгаа нэг тийм банк байгаа, тэр банкыг халаан, банкд усыг халаан гэсэн үг. Тэр халаасан ус маань байшингаа дулаан байлгана гэж. Манай физик технологийн өрөөлөн дээр суурилагдсан систем маань энэ маань бол манай физик технологийн өрөөлөөр явж байгаа нэг тийм төсөл байгаа. PV Heat to Mongolia гэдэг бид нэр Германы Фадерворны сургууль дээр Германы нэлийн том тийм төсөлтэй хамтарч ажиллаж байгаа. Одоо нэгсэндээ тэр төсөл Монгол энэ фазын шилжилттэй материал гэдэг юмаа ингээд турш үзийгээд манай Монгол улсад болохоор одоо 2-3 цэцэрлэгтэй бас нэг манай физик технологийн өрөөлөөр явж байгаа нэг юм төсөл байна. Энэ төсөл маань ерөнхийдөө одоо энэ нарны зай системийн дээр судлах мэт чинь дороо яаж бүтэн жилийн хугацаа хэрэгтэй нөгөө хэмжилтүүдийн их жилийн хугацаа хэрэгтэй. Тийм болохоор одоо энэ төсөл маань ер нь эцсийнхээ үр дүн гарах гад нэлээд төгссөн явж байгаа. Манай хүрээлэн дээр суурилагдсан системийн ерөнхий үзүүлэлт маань ердөөсөө 60 м квадрат талбайг бид халаах гад одоо нэг 60 м квадрат талбайгаа бид төвийн дулааны шугамаас салгасан байна. Тэгээд ийм дээвэр дээр ийм нарны зай системээ байрлуулсан. Тэгээд бидэнд ийм халаалтай 500 литрийн танк одоо усны савл гэсэн үг шүү дээ. Усаа халаах юм. Тэгээд 5.5 кВт-ийн чадалтай халаагаар байрлуулсан. Тэгээд энэ фазын шилжилттэй дулаан хоригдлуур гэдэг юм зүйл маань ийм та бүхэн зурган дээр харж байгаа шиг нэг тийм капсул гэсэн юм жижигхэн капсул одоо хэмжээ нь бол 35 мм 220 мм гэсэн хэмжээтэй. Энэ хүү материалын одоо нэг давуу тал маань болохоор ингээд усан дотор ингээд одоо зүгээр зураг дээр үзүүлсэн шиг юм 500 литрийн багт хийж манай физик технологийн өрөөлөнд 320 ширхгийг хийсэн байгаа. Энэ одоо нэг капсул нэг 3-4 доллар хавцаа өгдөг. Тэгээд энэ капсулуудыг ингээд хийжлээр энэ ингээд зүгээр үедээ ингээд хатуу байж байна. Тэнгүүд фазын шилжилттэй гэдэг нь хамгийн гол нь халахлаар энэ зөөлөн олон тийм дараа хайлах температур, өтгөх температур гэдэг юунууд үзүүлсэн. Хамгийн гол нь энэ материалын нэг давуу тал нь 50-аас 80 градус дээр ер нь бол өөртөө ингээд дулаан шингээдэг. Одоо нэг усны дулааныг шингээгээд нөгөө систем маань ажиллаад байшингаа халаагаад ингээд 60 м квадрат халааж авах үед нөгөө 5 кВт-ийн халаагаар усаа халааж өгч байгаа. Тэгэхэд энэ материал маань ерөөсөө тэр өөртөө дулаан шингээчээ тэр дулааныг удаан алдуулаад гэсэн тухайн усны. Ер нь бол тийм зөвлөлтөй. Тэгээ манай өрөөлөөр энэ танкныхаа эзлэхүүний 15% дээр нэг фазын шилжилттэй материал гэсэн капсулыг бид хийсэн байгаа. За ингээд гол нь бид өнгөрсөн 1 жил орчмын хугацаанд ингээд судалгааныхаа ажлыг хийгээд үзэхэд манай хүрээлэнгийн тэр 60 м квадрат талбай бол ерөөс ямар ч төвийн дулаанаар өнгөрсөн жил ингээд төвийн дулаан ашиглаагүй. Өөрөөсөө ингээд нөхцөлцөөр ажилласан. Бидний хамгийн гол гаргаж авсан нэг одоо үр дүн гэх үү сагдалгүй. Одоо ингээд устдаа болон ус болон фазын шилжилттэй материал бүхэд дулааны хөрөлтөд харьцуулах гэж байна. Энэ зураг дээр бол синхэр шугамар заасан нь бол зүгээр устдаа бидний одоо бид бүгд мэднэ банкны дотор усыг халааж байгаа халаалт систем. Тэр ногооноор явж байгаа нь бол манай фазын шилжилттэй материалыг хийсэн байна. Энэ хоёрын хооронд ингээд хоногт 4 цагийн зураг гарч байгаа. Нэг ясандаа одоо 4 хоногийн 24 цагийн 6-ны нэгийг нь тэр халаагаар ажиллахгүй байх гэсэн.
одоо нэг 6 минутын илүү одоо бидний одоогоор гаргаж ирсэн үр дүн дээр яг ийм үр дүн гарч байгаа. 4 цагийн зураг гарч ирэх гэдэг чинь өөрөө маш бага тог эдэлт явагдаж байна гэсэн үг. Нэг хоногийн тогны төгний 6-ны 1-ийг ингээд хэрэгжилж хэмжин. Тэгээд ерөнхийдөө сая эрхийн өмнөд Сэлэнгэ аймгийн сэргийлэгчмийн нөөц нь ямар байдгийг, салхин ямар байдгийг, нар нь ямар байдгийг гэж үзсэн. Тэр нарны шууд цацраг нь 1774 кВт метр квадрат цаг метр квадрат жил байдаг юм байна. Дараах хэвтэй болсон сарнсан цацраг гэдгээр юм байдаг. Ерөнхийдөө 1437 тэгээд жилийн дундаж температур 1.3 градус байдаг. Мөн салхины дундаж хүрт нь 596 м/сек байдаг. Ашиглах боломжтой чадал нь бол 289 Вт метр квадрат жил гэж ингэж гардаг юм билээ. Тэгээд энэ таахын дараах юмс манай хэрвээ бидэнтэй олбогдохыг хүсвэл ямар нэгэн Монголд ер нь физикийн шинжилгээний талаар физикийн шинжилгээний судалдаг бүх зүйлийн талаар асуух гэдгийг өргөсөд шинжилгээний тийм физик технологи үйлчлэгийн вебсайт болон энэ тухайн дараах утаснуудаар холбогдож байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.